Эрхэм сонсогч таны энэ өдрийн ямар амгаланг айлтгая. Өнөөдрийн маань ээлжид подкаст маань эхэлж байна. За өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр алс холын Арлын Япон улсаас ариун сайн эмч маань оролцож байгаа. Тэгэхээр өнөөдөр битэрийн ярилцах сэдв маань яг жирэмсэн үеийн үед хөлний судас бас бүдүрх шинж тэмдэг эмгэг илэрдэм байх. Тэгэд яг энэ үед бас ямар арга хэмжээ, ямар эмчилгээ хийгдэх вэ гэсэн зөвлөгөө мэдээллийг эмч маань хүргэх болно. За эмчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Байна уу? Сайн байна уу? Сайн байна. За. Япон орноор сонь сайхан юу вэ? Цаг агаар хэр вэ? Эхлээд хойлоо яриагаа тэгж эхлэе да тий. Энд яхан сайхан амар болж байна. Тэгээ хүүтэрж байна. Навчсаад сайхан шаргалтаад ерөөхдөө хүүтний уур амьсгал орж байна да. За. Тэгэхээр хоёулангийнх нь өнөөдрийн ярилцах сэдэв бол одоо яг жирэмсэн үед надад гэхдээ энэ эмгэг тохиолдож байгаагүй л дээ. Яг хөлний судас бүдүүрч гэдэг юм уу? Би болохоор зэрэг энэ эмгийг одоо удаан зогсоогоор ажиллаа гэдэг нөгөө тоочнорт голцоо бас тий тохиолдоод идэм болов уу гэж боддог гэсэн. Тэгэхээр бас жирэмсэн үед бас илэрдэм байна. Тэгэхээр яг энэ эмгэг яагаад үүсдэг юм бэ гэдгээс хоёул яриагаа эхлэх үү? За тэгээ. За та болохоор нөгөө танд тохиолдож байгаагүй гэж хэлж байна тийм. Тэгэхээр ихэнх эмэгтэйчүүд маань болохоор яг хөлийн судас бас бүдүүрээд өнгөрснийг бол бас анзаардгүй тохиолдол айгүй их байдаг байхгүй юу? За. Тэгэхээр бас та анзаараагүй өнгөрөөсөн байж магадгүй. Яагаад тэгвэл варикоз гэдэг маань бол хөлийн хураагаар судасны одоо үргэсэл явагдаж байна гэсэн үг тийм. Тэгэхээр хөлийн судаснд маань ингээд даралт ирснээр вений судас маань өргөсөөд тэгээд цус цагсаншил буюу одоо доод мөчтөд тань ингээд цусны урсгал удаашраад ирэхээр хөлийн судаснууд маань бол бүдүүрдэг байгаа тийм. За. Тэгвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд бол энэ хураагаар судас ингэж бүдүүрэх бол ихэнхдээ 40% нь бол тохиолддог нийт эмэгтэйчүүдийн. Тэгэхээр 3 үндсэн тийм том шалтгаанаас бол энэ хураагаар судас нь бүдүүрдэм байна л да. Одоо жишээлбэл нэгт гэх юм бол ураг өсөж томорж байгаа учраас хэвлийн том хураагаар судсан дээр бол нөгөө даралт ирж байгаа болохоор өргөсөж болно. Хоёрт эхийн бие одоо энгийн үеэсээ илүү их нөгөө цус төлжилт өөрөөсөө боловсруулж байгаа гэсэн үг тийм. За. Гуравт бол нөгөө прогестерон дааврын нөлөөтэйгээр судасны хан суларсан байдагтай холбоотойгоор бол өсч идэг байна. За. За тэгтэл жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ хураагаар судас маань өргөсөн ч төрсний тараагаар аажимдаа алга болдог, хэвийн болох ёстой. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд анзаараагүй яг төрсний дараа хэвийн болчдөг байж болно. Тэгтэл заримд нь энэ нь эмгэг варикоз болоод үлдчихдэг байна. Тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нийт эмэгтэйчүүдийн одоо 3 эмэгтэй тутмын нэгд нь бол варикоз хөлийн судас бүдүүрэх өвчин бол тохиолддог. Тэгээд жирэмсэн үед бол 25-аас 40% нь бол тохиолддог байх нэ. За тэгэхээр одоо тэгээд энэ хөлийн судас бүдүрх эмгэг тохиолдлоо. За тэгэхээр одоо яах вэ? Ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Яг тэр зэрэг яг нөгөө нэг бүхэлдэн хөвлөдөө бүхэлд өхөн тэгээд ирэхээр хөл рүү их ачаалал очиод байна гэж ойлгохгүй энгийнээр за яг юу гэж ойлгохгүй. За тэгээд ийм зүйл тохиолдчлоо гэж бодоход одоо ямар арга хэмжээ авах вэ? Яах ёстой вэ? Яг таны хэлж байгаа, яг таны ойлгож байгаа бол зөв. Тэгэхээр ураг маань ингээд томорж байгаа болохоор даралт одоо үсээд байна гэсэн үг шүү дээ доод мөчөд маань. Тийм болохоор жирэмсэн эхчүүд маань нэгт биеийн жингээ ерөөс нэмэхгүй байх хэрэгтэй. Одоо баг хит нэмэхгүй байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо эрүүл жин нэмэлт бол нэг 10-аас 13 кг дотор бол хэвийн гэж үздэг шүү дээ. Тэгэхээр бүр одоо 20 кг хүртэлх чинь нэмэхгүй байвал сайн. Тэгэхээр мэдээж хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Аль болох нөгөө одоо би ингээд жирэмсэн ингээ хүн чинь аль нуруу нөгдөөл ядардаг те. Тэгээ хөдөлгөөн
одоо ихтэй дахаар их ядраал хөл нь хавагнаад байна гэж хэвтийн дэглэм бид нэр сахидаг шүү дээ. Тэгэхээр аль болох эмч таныг жирэмсэн үед хэвтийн дэглэм сахиа гэж хэлээг бол сайн хөдөлж авах хэрэгтэй гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо нэг бас за би яг анхныхаа жирэмслэлтээр доошоогоо бас нэг хүүхд одоо цус алдах гач юм нэг тийм шинж тэмдэг илрээд тэгээ нэг терминал илүү нэг ийм уугаа тэгээд хөлөөс ойгоод тэгээ үзгэн дороо ингээд дэр ивж хөвтөд аюу хэвтдэг байсан юм аа. Тэгээд ер нь бол би 53 илээж байгаа 73 ил болсон байхгүй одоо анхныхаа төрөлт дээр ер нь бол нилийн жин нэмсэн. Тэгэхээр би өөрөө л мдээгүй болохоос биш надад бол яг тэр үед бас таны хэлсэн шинж тэмдгүүд бас илэрч л байсан байх та бодвол тий. Тэгэхээр би яагаад энийг ингэж танаас лавлаж асуугаад байгаа юм гэхээр зэрэг анхны жирэмслэлтээр хүмүүс ерөөсөө юугаач мэддэггүй байхгүй юу. Тийм болохоор би ч гэсэн мдээгүй л өнгөрцөн байна те. Тэгэхээр одоо бас та хоёрыг одоо сонсож байгаа дөнгөж анх жирэмсэлж байгаа ээж нарт манаас хэрэгтэй болов ямар шинж тэмдэг илэрх юм болоо гуяар дагаж өвдөх юм уу яах юм. Яг би яаж миний судас өргөсөд байгааг би яаж мэдэх вэ? Ихэнхдээ бол яг эмэгтэйчүүд маань нөгөө хүн хэлэхээр мэддэг. Одоо яг арт талаас нь харахаар таны ингээд судасчин дүрцэн байж штэ, ингээд судасчин тодорцсон байж штэ гэж нэг мэддэг. Хоёрт хөл ингээд айгүйх ядарсан мэдрэмж төрдөг те ингээд гутлаа тайлаад хөлөөс хамраамаар санагддаг. Эсвэл хөл одоо хаван үүсдэг те. Амьсаа тайлаад ингээд дараад уцхэд мэдэгддэг шүү дээ. Ингээд хуруу хонхоод ордог. Заримдаа нь бол чинэрч өвддөг. Тэгээд одоо шүн унтчихад бол шүрмэс татаж болно. Тэгээд халуун ингээд оргиж болдог байгаа тийм. Тэгвэл наадах чи надаа ийм шинж тэмдэг яг 2 дахь жирэмслэлтээр би чи амар хавагнаад тэгээд явж исэн. Тэгээд яг илэрсэн юм байна л да. Тэгээд ер нь бол угаасаа хөл амар өвддөн шүү дээ. Ер нь өсхийгөр ялангуяа. За тийм шинж тэмдгүүд илэрдэм байжээ. За ингээд шинж тэмдэг илэрчлээ. Судас өргөсчлөө, бүдүрчлээ. Тэгээ энэ нь тэгээд яг хүний биед ямар сөрөг үр нөлөөтэй судас өргөслөө гэд одоо тийм айхтар ноцтой зүйл юу тохиолдох юм? Ерөнхийдөө бол нөгөө судас өргөсгөхөд маш олон хүчин зүйл байдаг. Тэгээ мэдээж тархалт, удамшил, хөдөлгөөний дутагдал ээж болно. Бас ойр ойрхон төрөх тий. Энэ үед болохоор хүмүүс бага хэмжээний одоо судас өргөссөн байхад мэдхгүй явж хагаад бүлэн үүсгэх тохиолдол байдаг. Бүлэн үүснэ гэдэг маань одоо зүрхний шигдээс байж болно. Тий. Мэддэггүй байхгүй хүмүүс. Тэгэхээр цус огсоншил үйлчлэл байна гэдэг чинь цаашлаад цус хүрдэгний харсны байдал нь өөрчлөгдөд хураагуур судасны бүр шарах хүртэл өсч болдог байгаа. За тэгээд цус өргөсчлөө. Тэгэхээр одоо яах вэ? Нөгөө жирэмсэн үед маань янз бүрийн юм бас ийм тан ууж болохгүй гэдэг. Тэгэхээр одоо яах ёстой вэ? Тэгэхээр жирэмсэн үед бол уудаг юм бол байдаг. Диасмин агуулсан флебодиа гэдэг имийг бол жирэмсэн үед уух боломжтой гэж үздэг байгаа тийм. Тэгэхээр хизэнээс уух вэ гэхээр жирэмсний эхний 3 сар бол ер нь жирэмсэн эмэгтэйчүүд ямар ч төрлийн имийг бол уудаггүй яагаад бол ураг маань дөнгөж байжгаад байрлаж идэг маш жоохон байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үед бол мэдээж нөгөө жирэмсний нэмэлт витаминууд ууж болдог. Тэгэхээр флебодиа эмийг 2 дахь 3 сараас буюу 12 мэдээлэлээс дээш жирэмсэн эхчүүд маань уух боломжтой байдаг. За яаж уух вэ? Заавар зөвлөгөө нь яаж уух вэ? За тэгэхээр флебодиа эм нь өөрөө диасмин гэсэн байцтай. Тэгэхээр 600 мг-аар салгагдсан байдаг учраас өдөрт 1 ширхгийг л уухад хангалттай байдаг. Тэр нь бол 600 мг гэдэг нь бол яг оптимал дооз гэж үздэг байхгүй юу? За.
За тэгээ эмчи та мэдээж мэдээлэл хүргэх гээд бэлтцсэн байгаа үргэлжлүүлээд яриад өгөөдэй өгөөдэй. Надад бол одоо нэг яг айхтар ингээл тодруулж асууж масуугаад байх зүйл бол яг одоохондоо бол алгал байна л та. Тэгээ та мэдээлэл тэгвэл үргэлжлүүлээд хүргээлээ. Яриалаа да. За. За тэгэхээр Жасмин гэдэг эмийг одоо ууж болох нэ 2 дахь 3 сараас тий. Тэгэхээр хизээ уухаа зогсоох вэ гэхээр төрхөөс өмнөх 2-7 хоногийн өмнө зогсоох хэрэгтэй байна. За тэгээд энэ нэмийг ууснаар бол жирэмсний үеийн том хураагаар судснууд одоо өргөсөх үед гарах тий хөл одоо өвдөх, бадарах, тий чинрэх энэ мэдрэмжүүдийг бол бууруулж өгч яадаг. Мөн жирэмсний дараах шамбрам гэж одоо юм эмэгтэйчүүд маань их тохиолддог шүү дээ. Тэгэхээр тэрнээс бас сэргийлж өгч яадаг бахан. Зөв. За ойлголоо. За ер нь тэгэхээр чинь шамрамч нь бол ерөнхийдөө бол бас бид нар яг ил харагдах байдал нь тэр цагаан мах эргэх гээд ойлгоод байдаг болохоос бас цаагуураас цус алдалт малдалт явагдаад нэг судасны ил асуудал явагдаад байдаг юм шиг байл шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр бас тэрнээс давхар сэргийлж байна. Шамрам гэдэг маань болохоор зөв байрлал нь одоо шулуун бицэн байрлаж байгаа болохоос биш яг л адилхан вены одоо судас гэсэн үг байхгүй юу? Зүгээр байрлал нь л өөр газар байгаа. Тэгэхээр яг л ижилхэн венээс судсанд даралт ирээд тэр судас маань өргөсөд тэгээд явандаа одоо цус алдах, шархлах, өргөсөх тийм болж байгаа гэсэн үг л дээ. За. Тэгэхээр одоо ер нь бол би судас өргөсөх, бүдүүсэх гэдгийг болохоор зэрэг нэг бүр ингээд хөлнийхэн судснууд ингээд амар тодроод гараад ирсэн байдэн шүү дээ тий. Нэг бүдүүн болцсон. Тийм тэрийг хэлээд байгаа. Тэгээд тэр бүр харагдах байдал нь тийм болцсон судас өргөсөх гэдэг юм уу, бүдүүрэх гэдэг юм уу? Яг энэ тохиолдол тэр одоо хүндэрсэн тохиолдол юм уу? Тийм. Ерөнхийдөө бол маш олон үе шаттай явагддаг тий. Тэгэхээр хамгийн эхлээд бол хүнд бол баг одоо судас маань бол өөрөө ямар нэгэн завуур бол мэдэрдэггүй байхгүй юу судас. За. Тэгээд судас өөрөө ингээд чинрээд өргөсөд ирэхээр одоо ойр орчинд байгаа арьс идтэй өвдөлт одоо мэдрүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр судас маань бол өөрөө өвдөлт мэдэрдэггүй. Тэгэхээр ихэнх үед бол том хураагаар судсууд буюу тэд нар нэг хөхөрч илүү жоохон тодорч харагдана гэсэн үг. Харин бүр энэ жижиг хялгсан судсууд одоо ингээд улаагаад тий харахад нэг юм аалц шиг ингэж тарж улаасан хэлбэртэй байх юм бол эмгэг болж байна гэсэн үг. Таны хэрвээ судас тийм болж байгаа л гэсэн гэж санагдах юм бол зүгээр ерөөс архиж болохгүй. Эмийн эмчилгээ болоо одоо хөлөндөө массаж хийхтэй. Жишээлбэл хөл ингээ бадараад ядраад ирж байгаа хүмүүс бол хөлөө орой олгоо ингээд сойж авах хэрэгтэй сайхан сойгоод өндөрлөө баг зэрэг өндөрлөө. Тэгээд тосон төрхлөг бас байдаг. Жасмин агуулсан тосон төрхлөг байдаг. Тэгэхээр венасилк гэдэг тэр тосон төрхлөгийг сайхан гавдаа аваад шагаанасаа гуйч чиглэл рүүгээ сайхан массажтаад өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр имээ уугаа тэгээ давхар бас тэр тосыг түрхээд өгөх юм бол бүр илүү их үйлчлэгээ үзүүлэх нь мөн үү? Тийм, яг зөв. За. Энэ хоёр чинь тэгээд хос юм уу? Эсвэл тус нь салгаж хэрглэж бас болох юм уу? Эсвэл заавал хоёулангийн хамтарч хавсарч хэрглэх юм уу? Тус нь хэрглэж болно. Яг хавсраад хэрглэх юм бол илүү үр дүнтэй. Зөв. Тэгэхээр яг ийм уух боломжгүй хүмүүс ах юм бол сайхан тосон түрхээд тий тосоо түрхээд явж иж болно гэсэн үг. Зөв. За тэгэхээр одоо ер нь бол альва ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлье л гээд байгаа шүү дээ тий. Ер нь бол тэгээд өөрийгөө хамгаалж чадах боломжтой юм өвчнөөс өөрсдийгээс урьдчилан сэргийлье л гээд байгаа. Тэгэхээр яг одоо магадгүй бас түрүүний миний хэлсэнчлэн анхны жирэмслэлтэй ээж нар маань сонсож байгаа бол яг одоо энэ судас өргөсөх, бүдүүсэх гэдэг одоо эмгийг заавал одоо жирэмсэн үедээ дайраад өнгөрөх ёстой мó эсвэл урьдчилан сэргийлээд гарах боломжтой мó тий. Энэ дээр бас чи зөвлөгөө өгөх үү? За. Ерөнхийдөө нөгөө судас маань одоо өргөсөд байгаа ч гэсэн хүмүүс ихэнхдээ завуур илэрхгүй бол тоохгүй архичдаг.
За зүгээр дээ. За ингээд жоох өргөцсөн л юм байна да. За ингээд хөл ингээд ядраад ахаар өөр юмтай андуурал тий яг хөлний судас маань ингээд өргөсөөд байгаа биш. Би зүгээр ингээд амар ядарсан байна. Олон цагаар суудсан болохоор ядарсан байна. Эсвэл олон цагаар зогсоо ажил хийсэн болохоор хөл маань ядарсан байна гэж бодоод идэг. Тэгэхээр тэрнтэй андуурч болохгүй гэсэн үг тий. За энэ тэгвэл энэ өрөөд яриагаа өндөрлөх юм чи одоо өөр хэлэх зүйл байгаа юм болов өгөх мэдээлэл байгаа юм болов? Тийм ерөнхийдөө жирэмсний үед эмийн эмчилгээ, тоцсон төрхлөг, тэгээд жингээ барих, орой сайхан хөлөө тааж хэвтэх, тэгээд хооллолт маш чухал шүү гэж хэлээ да. За ойлголоо. За өнөөдөр бас Асуулын Арлын порноос холбогдсон. За битээр өнөөдөр бас видео кол хийж холбогдож сонсогчтой подкастаа өргөж байна. Тэгээд зөвлөгөө мэдээлэл хүргэсэн эмчтэй баярлалаа. Танд арилан амжилт хүсье. Баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За энэ өрөөд өнөөдрийн маань ээлжид подкаст маань өндөрлөж байна. Тэгээд дараагийнхаа подкастаар эргээд уулзцгаая.